Сайн бацгаана уу, дуучин Алангогийн магадгүй дууны укулеле хичээлийг үзүүлье. Энэ дуунд 9 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь Si bemol major гэдэг аккорд байна. За эндээс Fa major, Mi bemol, тэгээ Re major, Sol minor, Do seft, тэгээд Mi bemol minor, Re minor, сүүлийнх нь Do minor гэдэг аккорд байна. Нэг ургаараа дарчиж болно, эсвэл гурван ургаараа ингэ дарсан ч болно. За ашиглах цохилтоо харцгаая. Доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 И 3 И 4 И 1 2 И 3 И 4 И 1 2 И 3 И 4 И. За дууны нэг мөрөнд 4 бүтэн цохилт хийнэ гэж тооцъё. Эхний мөрөнд 3 аккорд байна. Тэгэхээр эхний хоёр дээр нэг цохилт хийгээд сүүлийнх дээр нь 2 бүтэн цохилт хийнэ. За Si bemol дээр нэг удаа хийлээ. Fa major, Mi bemol, хоёр удаа. За энийг 1 2 дугаар мөрөнд адилхан явуулчаад 3 4 дугаар мөрийг 1 мөр гэж тооцоорой. Тэгээд 4 аккорд дээр нэг цохилт хийчихнэ гэсэн үг. Тэгээ Re major, Sol minor, Do seft. За тэгээ 5 дахь мөр маань ялгаагүй 4 аккорд, эхний хоёр дээр нэг. Тэгээ сүүлийн аккорд дээр 2 бүтэн цохилт. За бадаг хэсгийг жишээ олгоодуулаад үзье. Дахилт руу орцгоё. Дахилтан дээр муу адил нэг мөрөнд 4 бүтэн цохилт хийгээд явна. Mi bemol major дээр цохилтоо 2 удаа хийнэ. Тэгээ Re minor дээр 1, Sol minor дээр 1. За харин хоёр дахь мөрөнд нь болохоор эхний хоёр аккорд дээр нэг цохилт хийчээд сүүлийнхээ аккорд дээр 2 бүтэн цохилт хийн. Do minor дээр ингэчээд Fa major, тэгээ Si bemol дээр 2 бүтэн хийчихнэ гэсэн үг. За тэгээ 3 4 дахь мөр нь яг 1 2 дахь мөртөө адилхан болохоор яг адилхан цохилттой гэдээ явчихна. За дахилтаа одоо дуулаад үзье. Мэдээж бидний бас байнга ашигладаг цохилтыг ашиглаж болно. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 2 И 3 И 4 И 1 2 И 3 И 4 И. За энэ цохилтыг ашиглах юм бол харин нэг мөрөнд 4 биш 2 бүтэн цохилт хийн. Тэгэхээр нэг хийж исэн газруудаа дандаа цохилтоо хувааж явна гэсэн үг. Жишээ олгоод 2 дахь бадгаа дуулаад үзье. Дурсамж нүднээс халдаагүй батал тавтасаар дугаалыг минь сонсох гэж тэмүүсээ
та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ахын бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартава. Баярлалаа. Баяртай.